За сайн байцгаана уу. Нийслэлчүүдтэй бас одоо нийт оршин суугчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. За дүүрэг болохонд бид бас энэ олон нийтийн хөгжлийн төв амарч чөлөө цагаа өнгөрөөх за нийтийн болон одоо нийгмийн дэд үтцүүдийг бий болгох олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа. Эхнээсээ ажил хэрэг болж явж байгаа. Хамгийн гол нь манай хүүхэд залуучууд, ахмад буурлууд, за нийт иргэд оршин суугчид өөрсдөө хөгжүүлэх, чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөхөөс гадна эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхтэй холбоотой Улаанбаатар хотын стандартын одоо бас шаардлагыг нийцүүлэх, стандартаа хотволж эхэлж байгаатай холбоотой бүхий салбарт за мөн орчин тойрны аюулгүй байдлыг хангах алхаж байгаа гიშгэж байгаа газраас гадна үзүр үйлчилгээ, за орчин тойрон орон сууц, зам дэд бүтэц, ногоон байгууллам, цэцэрлэгт хүрээлэн за нийтийн тээвэргээд бүх салбарт өрнөж байгаа ажлуудын бас зарим хэсгээс та бүхэнтэй танилцуулъя. Өнөөдрийн энэ гол танилцуулах төсөл хөтөлбөр одоо шинэ Баян Хошуу, за Толгойд, за Дэнжимэг гээд ингээд газруудад эхнээсээ баригдаад эхэлсэн. Дүүрэг бүгд баригдаж эхэлж байгаа. Дүүрэг бүрт баригдах зайлшгүй шаардлагатай олон нийтийн хөгжлийн төвийн төсөл хөтөлбөрийг танилцуулж байгаа. За авирмын дарга танилцуулаад явуучих. Ер нь манай төсөл хөтөлбөр нийтлээ 4 дүүрэгт олон нийтийн хөгжлийн төв, за 2 дүүрэгт орлого нийцсэн орон сууцны загвар төсөл одоо 20 айлын орон сууц одоо баригдаж эхэлж байгаа. Тэгэхээр одоо олон нийтийн хөгжлийн төв маань бол нийтдээ 3 давхар барилга байгаа. За зорийн давхартайгаа 4 давхар. За 90 зургийг гаргач нөгөө төслийн эхний ээлжин тий. За энэ олон нийтийн хөгжлийн төв маань бол за ахмадуудын одоо чөлөө цагаа өнгөрүүлэх, хүүхэд залуучуудын одоо хөгжлийн төв, хүүхэд хөгжлийн төв гэсэн ийм 3 бүтцтэй байгаа. За энэ дээр нэмээд бас соёлын төвийн барилга байгаа. Тэгэхээр соёлын төв дотор кино театр үзэх, за мөн одоо ахмадууд маань чөлөө цагаа өнгөрөөж бүжиглэх одоо ийм талбайтайгаар ийм соёлын төвтэй байгаа. Дээрээс нь одоо ахмадуудын чөлөө цагаа өнгөрүүлэх нэг давхарт нь одоо 2 давхарт нь залуучууд хөгжлийн төв, за 3 давхарт нь хүүхэд хөгжлийн төв. За энэ дээр бол номын сантай, за гадна тогтчлын талбай дээр бас бид нар сагсны талбай, за одоо залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэхийн төгөл ийм ногоон байгууламжтай, за маш автомашины зогсоолтойгоор ийм төлөвлөж өгсөн байна. За дээрээс нь бас одоо номын сан орж ирж байгаа ийм байдлын үндэстэй зогсоол. Төлөвлөлт яг ерөнхийдөө үндэслэл гаргаж үчин дээшээ харагдах байдлаас сайхан байдлаас энэ дээр тэгэхээр иргэд маань үндсэндээ одоо манай ахмадууд байнга санал тавьж байгаа. Ахмадуудын хөвгөө болмоор, ахмадуудынхаа бас одоо чөлөө цагийг тухтай өнгөрөх орчинтой болмоор байна. За ахмад хүүхэд залуучууд дунд үеийнхнийг холбосон ийм нийгмийн одоо орчин бий болгож өгмөр байна гэж. Хүүхэд залуучууд маань ч гэсэн бас хүсдэг. Чөлөө цагаа өнгөрөөх, за мөн одоо нийгмийн бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэх. Тэгэхээр энэ олон нийтийн хөгжлийн төв дүүрэг бүхэнд баригдаж байгаа энэ олон нийтийн хөгжлийн төв за үндсэндээ бол бүх насныхны одоо үйл ажиллагааг хамарсан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн, гэр бүлээрээ ирээд хүүхдээ одоо ээжүүд, эхчүүд өдөр өнжүүлэх төгсчөөд бас өөрийгөө хөгжүүлэх, за дугуулan лекцэнд хамрагдах, за бусад одоо сургалт, семинаруудад хамрагдах, за өшөө цаашлах юм бол ахмадууд энэ дээр бүх хүмүүс одоо кино театртаа сая хэллээ. Соёлын төвтэй хажуудаа, за номын сантай, ресторантай, за тэгээд бусад одоо дасгал хөдөлгөөн хийх бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн ийм орчин үеийн олон нийтийн төв. Бусад хотуудад ч гэсэн зөндөө байдаг. Тэгээд бүх дүүргүүд ийм одоо төвтэй болж эхэлж байгаа. За өнөөдрөөс эхлээд бас энэ Налдаах дүүрэгт баригдах ажил эхэлж байгаа. Баян Хошууных эхэлсэн тий. За Дамтаржаагийн эхлээд ингээд явж байгаа. Авирмын дарга ингээд Толгоотод бас баригдаж эхэлж байгаа. Шар хатны төв дээр баригдаж байгаа. Гэх мэтээр ингээд дүүрэг бүхэнд ийм олон нийтийн хөгжлийн төв байгаа. Дүүрэг бүхэнд хүүхэд гэр бүл хөгжил, залуучуудын хөгжлийн төв байгаа. Та бүхэн бас мэдж байгаа. За зарим газар ахмадын төвүүд байж байгаа. Гэхдээ энэ бол төвлөрсөн. Одоо гэр бүлийн орчин нөхцөлийг уур амьсгалыг нэмэгдүүлэх, дээрээс нь гэр бүлсэг, дээрээс нь нийгмийн оролцоотой, хувийн хариуцлагатай, нийгмийн хариуцлагатай бүх насныхан маань одоо ахмад уурлуудынхаа сургаал зөвлөмжийг сонсч байдаг. За бас одоо асарч хандах, мөн одоо дадлага туршлага хуваалцах, багчууд хүүхдүүдтэй хүртэл бас зөв хүн болгож хүмүүжүүлэх, амьдралын
ухааныг гэдэг юм амьдрах орчныг нь зөв бүрдүүлж өгөхтэй холбоотой аюулгүй байдлыг хангасан ийм орчныг бүрдүүлэх том ажлууд эхэлж байгаа. За дараагийн ингээд явуулчих. За одоо тэр нь бас одоо орлогот нийцсэн орон сууцны хөтөлбөрийн загвар төслүүд явж байгаа. Тэгээ энэ наан байна. За Сүхбаатар танилцуулаад. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол орлогот нийцсэн орон сууц. За тэр орлогот нийцсэн орон сууц дотроо бол түрээслээ дэмжлэх орон сууц гэдэг бол гарч ирсэн. Энийг бол бид нар 2019 оноос хийж эхэлсэн. Хэрэгжүүлж хийж эхэлсэн. За Улаанбаатар хотод бол нийслэлийн орон сууцны корпорац гэж байгуулагдаад за үүнийх нь тузын дараагаар бол хотын дарга одоо амар сайхан дарга ажилладаг. За энэ хугацаанд бол бид нар энэ орлогодоо нийцсэн орон сууцнд иргэд хэрхэн хамрагдах талаар нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. За жишээ нь орон сууцтай болоход бидэнд юу хэрэгтэй юм бэ гэж хамгийн эхлээд бидэнд бол дэд бүтц нэг номерт хэрэгтэй. Хоёрт нь бол хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. За ингээд гуравт нь бол иргэдийн оролцоо чухал байдаг. Тэгэхээр энэ саяын түрүүний одоо авирмэд сая даргын ярьж байгаа хотын дарга хоёрын ярьж байгаа дэр бол ингээд төвүүд баригдаад явж байна. Энийг дагаад дэд бүтцүүд хийгдэх ёстой. Тэгэхээр орон сууц гэдэг бол ганцхан орон сууцаа ярьж явдаггүй. Тэнд ажлын байр, за тэр амьдрах орчин, энэ дэд бүтцүүд төр бүгд явж иж дараа нь бид нар орон сууцны асуудлыг ярих ёстой болдог. За үүнтэй холбоотойгоор яг ихнийх нь энэ олон нийтэд одоо хэрэгтэй төвүүдийг бариад дэрэгд нь ингээд орлогот нийцсэн орон сууцны загварыг эхний ээлжинд бариад явж байгаа. За орлогодоо яаж нийцүүлд юм бэ гэхлээр жишээ нь түрээслээ дэмжлэх. Өөрийнхөө орлого таарсан хэмжээгээр энийг бол түрээслэнгээ өөрийнх болгодог энэ хэлбэрийг бол бид нар бас анх удаа оруулж ирсэн. За ялангуяа налах дүүргийн хувьд бол ашиглалтын шаардлага хангахгүй дахин төлөвлөлт бас эрчимтэй явагдаж байна. За яг энэ дэд төвийнхөө өрөөнд бол эхний одоо загвар хоёр орон сууцных явж байгаа. За энд бол яг орлогот нийцсэн ногоон орон сууцны төсөл хэрэгжинэ. За мөн налах дүүргийн 2 дугаар хорооны одоо соёлын төвийн одоо урд хойд гэж ярьдаг 2 жигүүрт бол ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг одоо буулгаад шинээр барих ажил мөн энэ жил эхэлж байгаа. За эх 7 хоногт бол барилгын ажил бол хэрэгжиж эхэлнэ. За нийтдээ 126 айлын орон сууц одоо баригдахад бэлэн болоод одоо барих компани шалгараад үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн одоо амар сайхан дарга одоо ярих бах одоо бид нар анх удаага Улаанбаатар хотод хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж энэ түрээслээ дэмжлэх орон сууцныг одоо хөгжүүлэхдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Орлогот нийцсэн ногоон орон сууцн дээр бид нар одоо яг энэ дэд бүтэц баригдаад явж байгаа энэ дэд төвүүд дээр Баян өршөө, Сэлб, Дамд аржаа, Динжээмэн, Шар хад, Толгойт, Налах гэд энэ дүүрэг болгон дээр хэрэгжиж байгаа дэд бүтцийн ажлын хүрээнд араас нь орлогот нийцсэн ногоон орон сууц төсөл хэрэгжихээр болж үүн дээр бид нар бол Азийн хөгжлийн банк, за дэлхийн уур амьсгалын ногоон сан, одоо Европын сэргээн босголтын банк зэрэг банкнуудаас одоо хөрөнгө оруулалт авсан байж байгаа. Энэ дээр бол одоо бас нэлээд том хөрөнгө оруулалтуудыг аваад явж байгаа. Үүний ихнийх нь 270 сая долларын хөрөнгө оруулалтыг бол бид нэр өнгөрсөн жил одоо яг засгийн газар их хурлаар орж баталгаажуулаад хөрөнгө оруулалтаа аваад одоо ажил маань эхэлж байгаа. За тэгээд өмнөд цаас гаргасантай холбоотойгоор амар сайхан дараа. За манай нийслэлчүүд гэр хорооллын дахин төлөвлөлт гэж. За өнгөрсөн хугацаанд бас алдаатай оноотой явж ирсэн энэ ажлыг шин шатанд гаргах. Нийслэлийн орон сууцны корпорацаар дамжуулаад анх удаа бид түрээслээ дэмжлдэг орон сууцны хөтөлбөрөөр иргэддээ санал болгож шийдлээ гаргаж олон мянган иргэд хамрагдаж өнөөдөр орон сууцтай болсон байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хороол руу дэд бүтцүүд татагдаж эхэлсэн. Жишээ нь Баян өршөө толгоотод 10,000 айлын орон сууцыг хангах айлууд хашаанда халуун усаа татаад инженерийн шугам сүлжээтэйг амьдрах боломж нөхцөл нь бүрдгээс гадна хамгийн түрүүн бид нийгмийн дэд бүтцүүдийг болгочих. Сургалтын төв, инкубатор төв, мэдээллийн төв, за сургууль цэцэрлэг, нэгдсэн үйлчлэгээний төв гэдэг. За Сэлб, Дамбад аржаа дээр мөн ялгаагүй 10,000 айлын орон сууц. За одоо дулааны станц, усан сан, өргөх ноцоос, шугам сүлжээ, үерийн далан, зам гүүр гэдэг. Энэ бүх дэд бүтцийг бий болгоод араас нь бид орлогот нийцсэн орон сууц түрээслээ дэмжлдэг. Одоо бол иргэд урьдчилгаа төлбөр төлж эсвэл бол цалингийн одоо хэмжээндээ тааруулж төлбөрийн дарамтны дор орон сууцтай болдог биш. Өөрийнхөө орлогот нийцсэн байдлаар сардаа түрээсээ төлөөд 50-аас 80 м2 байдаг юм одоо өөрийнхөө сонголтоор тэгээд одоо тодорхой хугацаанд төлбөрөө төлж өмчлөөд явах. Тэгэхээр сардаа ямар нэгэн айхтар одоо барьцаа тавихгүйгээр байрантай урьдчилгаа төвнө гэж банкны баахан бүтггүй одоо хүнд шалгуур авахгүйгээр ингэж одоо явах боломж нь бүрдэж байгаа. За үүнээс гадна
анх удаа нийслэл ипотекийн корпорацийг байгуул зөвхөн нийслэлийн иргэдэд зориулсан агаар орчныг бууруулахтай холбоотой, орон сууцны хөтөлбөрийг түргэн шуурхай явуулахтай холбоотой. За мөн одоо энэ нийслэлийн өмчийг хамгийн гол нь үн цэнд оруулж өөрөөр нь эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж байгаа. Төсвийн хөрөнгийг заавал хараад байхгүйгээр эсвэл одоо орлого дээр үндэслэж олсон хэдийгээ зарцуулах гэж эсвэл төлөвлөсөн хэдээ олох гэж явдаг байдлаар биш, нийслэлийн өөрийнх нь одоо нийтийн өмчөөс эхлээд бусад одоо хэлбэрээр энэ орон нутгийн нийслэлийн өмчт орон корпорацийн дэргэд ипотекийн корпорац байгуулж анх удаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж зах зээл дээрх орон сууцнуудыг хямд өгөө чанартай орон сууцнуудыг худалдаж аваад иргэдэд түрээслэх. За энэ хэлбэрээр бол аж ахуй нэгжүүдээ бас давхар дэмжиж байгаа. Аж ахуй нэгжүүд одоо энэ хот төслөө хэрэгжүүлэх нэг асуудал. Нөгөө талд нь иргэд байрандаа орох давхар олон асуудлыг шийдэж байгаа. Цогцоор нь хот бодлогоо хэрэгжүүлж орон сууцныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Иргэд орон сууцтай орно. Нөгөө талд нь барилгын компаниуд ажилтаа аж ахуй нэгжүүдэд дэмжиж байгаа. Бид энэ бүх төслүүдэд дандаа аж ахуй нэгжүүдэд оролцуулж хийж байгаа. Хот барилга барих тухайн асуудал байхгүй. Бид бодлогоор санхүүжилтээр санхүүгийн механизмаар гэхдээ зах зээл дээр оновчтой хэрэгжүүлж болох үз хаана дарамт үүсэхгүйгээр богино хугацаанд олон 10,000 орон сууцыг хэрэгжүүлэхийн төслийг эхлүүлж байгаа. Тэгээд барилгын компаниудын ажилтан албан хаагч ижигсэн ажилдаа орлоготойгоо хаана жинхэнэ зах зээлийнхаа зарчмаар өнгөрсөн хугацаанд 5 хүмүүс мэдж байгаа шүү дээ. Ер нь тэгэл нэг төсвийн хэдэн төгрөгөн дээр л тулгуурлаж одоо болж юм болохгүй гэдэг асуулт ярьж байгаа бол үндсэндээ одоо энэ орон сууцны хөтөлбөрөөр шинэ шатанд гаргасан. Сая Сүхбаатар даргын хэлдгээр санхүүжилтийн асуудлаа шийдсэн. Ингээд 10,000 айлын орон сууц за тэгээд зөвхөн төвийн захын гэхгүйгээр бид баян оршуундч шилэг дамдаржаа толгойд шархаад баян зүрх сонгон хайрхан аав уул за наалах багнуур баг хангаа гээд одоо манай нийслэлийн бодлого бол нийслэлийн 9 дүрэгт улсын ч бай нийслэлийн ч төсөв хөрөнгө оруулалт нийгмийн бодлого шийдвэр ижил тэнцүү хүрдэг байх энэ одоо зарчмыг баримтлаж ажиллаж эхэлсэн. Энэ бас одоо үр өгөөж өгж байгаа. Тэрний нэг жишээ бол энэ яг одоо хотын төвийн дүүргүүдэд 6 дүүрэгт баригдаж байгаа дамдаржаа шархаад толгоотод баригдаж байгаа энэ одоо төв налаахад баригдаж байгаа. За дээрээс нь багнуур баг хангаа гэдээ баригдаад явах энэ одоо төлөвлөгөөнүүд нь гарцсан. Ингээд ирэх одоо ойрын хугацаанд бол иргэд маань бас ийм цогцлолтой болж байна гэсэн үг. Энэ мэтээр бид орон сууцын анхын зэрэгцээ орчныг бүрдүүлж өгч байгаа шүү дээ. Одоо 5 гагаар газар чөлөөлж байгаа тийм. 5 гагаар. Хамгийн багадаа 4 га газар чөлөөлт. Улаанбаатар хотод бас одоо бас анх удаагийн хийж байгаа ажил гэж болно. Одоо амар сайхан даргын санаачилсан бид нар хамгийн багадаа 4 га талбарт иргэд өөрсдөө нэгдээд одоо хүсэлт тавьсны дагуу гэж байгаа. Бид нар бол энийг бас иргэдийн оролцоог хангаж өгч байгаа. Ингээд иргэд өөрсдөө нэгдээд хамгийн багадаа 4 га газар нэгдээд хүсэлт өгсөний дагуу одоо газрын үнэлгээ хийгдээд газрын үнэлгээнд нь таарсан хэлбэрээр орон сууцжуулж ингэж газар чөлөөлж тухайн чөлөөлсөн газар дээрээ бид нар одоо орон сууцны хөтөлбөрийг явуулж байгаа. Тэгэхээр орон сууцжуулалт гэдэг бол ганцхан зөвхөн орон сууцжуулна гэдэг маань ганцхан орон сууц бариад асуудал шийдчихдэг биш. Цогцоороо явах хэрэгтэй байдаг. Ажлын байр, хамгийн түрүүнд ажлын байр, за мөн одоо иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээнүүд, за бүх одоо нэгдсэн төвүүдийг нэг дор байршуулж иж тэр маань одоо төвлөрлийг сааруулдаг, жинхэнэ утгаараа хороолол хотхон болдог, орлоготой байдаг. Энэ байдал руу явуулах үүднээс бид нар хамгийн багадаа ингэж 4 га 5 гагаар төлөвлөж явж байгаа. Энэ үүднээс бид нар баян хөшүүн дээр одоо баян зүрх дүүргийн одоо цайз орчим, одоо баян хөшүүн орчим гэдэг дандаа 5.8 4.6 га талбаруудыг чөлөөлөөд үүн дээрээ дараагийнхаа ажлуудыг мөн төлөвлөөд хийгээд ажиллаж байна. Энэ орон сууцчдын нийслэлийн орон сууцны түрээслэл өмчлөлтөд төрийн албан хаагчдаас эхлээд нийт иргэд маань өөрсдөө одоо заавал ажилтаа албан байгууллага, төрийн байгууллагад ажилдаггүй гэж ялгахдахгүйгээр ижил тэнцүү хүртээмжтэй байгууллага барьж байгаа. Энэний гол одоо агуулга бол бас ерөөсөө нэг байр нэг яндан гэдэг тийм. Хамгийн түрүүн байргүй айлуудаа гэр оролд амьдарч байгаа айлуудаа оролцуулж бид нэг байр ашиглалтанд орсон бол нэг байранд нэг иргэн орсон бол тэрний цаана нэг яндан буудаг, нэг хашаа чөлөөлөгддөг. Ийм хэлбэрээр одоо өнгөрсөн хугацаанд бид 1000 айлын газрыг чөлөөсөн баян оршуун тийм. 3-4 зүгээр баян оршуун сэлэг. Одоо нийтдээ 1500 орчим болж байна. Носк болон шиндүүдэд нийлээд тий 5 га биш сонгонд 5 га чөлөөлсөн байж байгаа тий. Айлууд байрандаа ороод эхэлсэн орцсон. Баян оршуунд байж байна. За бусад ингээд үнцэг болон бүр хотын бүх дүүргүүдэд дандаа одоо энэ гэр хорооллоо дид өсчүүлэх шинэ хороолол дүүргүүдэд бий болгохтой холбоотой энэ орчин нөхцөлөө хангасан. Одоо
хотын төвд байдаг шиг өндөр барилгатай гадна машины зогсоолгүй гэртээ орох гэж байна гэж 3-4 цаг шахуу болдог 2-3 цаг зарцуулдаг ийм айл өрхөө зөндөө байгаа бол одоо бүх одоо орчин нөхцөлийн бүрдүүлсэн ийм төслүүдэд хэрэгжүүлээд явж байгаа. Та өмнө ч гэсэн та бүхэнд үе шаттай мэдээллүүд өгч ирсэн. Тэгээ энэ ажлууд бас одоо бүх дүүрэгт явж байгаа гэдгийг дахин зориуд тэмдэглэн хэлье. Онцлон тэгээд цаашдаа та бүхэн маань бас ийм сайхан орчин бүрдэж эхнээсээ манай Баян Хошуунд иргэд маань одоо инкубатор төвөөрөө үйлчлүүлээд эхэлсэн тийм. За мөн одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ажиллаад эхэлсэн. Нийслэлийн нэгдсэн үйлчлэгээний төв үйлчлэгээгээ хүргээд өгсөн хотын төв рүү явахгүйгээр. Сургалтын төвүүд ажилласан. Өрхийн үйлдвэрлэл жижиг дунд бизнесийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг ээжүүд, эхчүүд ирээд бие биендээ сургалт одоо явуулаад өөрсдөө хөгжүүлээд эхэлсэн. За мөн хажууд нь одоо мэдээлэл технологи инновацийн төв байна. Залуучууд тэнд өндөр хурдны интернеттэй хотын төвд байхгүй ийм оффист одоо орчин нөхцөл бүрдсэн ийм сайхан газар мэдээлэл технологийн чиглэлээр, шинжлэх ухааны чиглэлээр төсөл хөтөлбөр гаргааны бизнесээ эхлүүлэх судалгаа тооцоог хийх гээд олон ажлууд бас давхар явж байгаа. Бас иргэд маань цаг зав гарвал тийшээ Баян Хошууны тэр төвтэй очиж танилцаараа та бүхэн яг гэр хорооллын орчин тийм болно гэж хөгжих. Одоо энэ бол яриа биш, зүгээр үг биш, үйлдэлээр баталгаажсан, үйлдэлээр амьдрал дээр бий болсон орчин байгаа учраас бүгднтэй та бүхэн очиж одоо танилцаж бас манай орчин ийм болох юм байна гэдэг мэдээлэл авч өөрсдөө бас бэлтгэх, сургах, дадлагжуулах ажлуудад хамрагдах юм боломж байгаа шүү гэж. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл бас иргэдэд баян хүрч явах болно. Баярлалаа.